хувийн хөгжлийн төлөвлөгөөнд үндэслээд бүх багш нарын энэ сургалтуудын хэрэгцээнүүд тодорхойлогдсон яах гэдэг вэ? Сургуулийн төлөвлөгөө гарна. Багшийн өөрийн үнэлгээ болон за хүндлэнгийн үнэлгээнд суурлаад одоо багшийн хөгжлийн хэрэгцээ тодорхойлогдно. Нэгдүгээр бол нөгөө суур хувьсах зардал, дараагаар нь бусад хувьсах зардал, гуравдугаар хэсэг нь нөхөн амралтын хувьсах зардал гэдэг ингээд гурван үндсэн бүлэгтэй нийтдээ 9 төрлийн ийм хувьсах зардлын бүрэлдэхүүнийг баталсан байгаа. За бидний хуучин нэрлэх заншнаар хичээл практикийн зардал. За энэ бол хувьсах зардлын бүрэлдэхүүн хэсэгт орж ирсэн зардал байгаа. За энийг юу гэж нэрлэж байгаа вэ гэхээр сургалтын үйл ажиллагааны зардал гэж нэрлэж байгаа. Энэ за сургалтын үйл ажиллагааны зардал маань бол нийт хувьсах зардлын 1.5% эзлэнэ гэж хэлж байгаа. Захин хэрэглээний зардал маань одоо нийт хувьсах зардлын одоо ерөнхий боловсролын сургууль дээр бол 1% хамрахаар байгаа. За цэцэрлэг дээр бол 0.4%